За ингийн тулд болохоор бид одоо яг ямар хүмүүсийг одоо листэнд оруулах гэдэг байна вэ те. Тэгэхээр одоо яг тодорхой нэг асуудлыг проблемыг бол бид өөртөө тавьж буй саналаар одоо шийдвэрлэх ёстой юм, шийдэх ёстой юм. Тэгээ шийдлийг нь өгөх ёстой. За тийм учраас бид ямар хүмүүсийг мэдээж бүх төрлийн хүмүүсийг бол листтэй оруулж тэр листтэй бол сүүлдээ одоо ямар ч үйлдэл хийдэггүй таны зүйлийг одоо худалдаж авахгүй те. Эсвэл одоо насан туршаагүй хүүхдүүд байх юм уу гэх зэрэг эсвэл одоо хөдөөний хүмүүс бас байдаг. Хөдөөнөөс хот руу орж ирсэн ч гэдэм үү имэйл гэж баг хэрэгжилж үзээгүй хүүхдүүдээр имэйл нээлгдсэн зөвхөн фэйсбүүктэй болохын тулд те. За тийм хүмүүс бол мэдээж цаашдаа бол таны саналыг бол авахгүй гэдэг нь бол тодорхой те. Та харин одоо яг боломжит харилцагчд мөрөөдлийн харилцагчаа энэхүү лидж гэн гэдгээр олж авах гэдэг байгаа тул та өөрийнхөө одоо аватарыг тодорхойлох ёстой юм аа. Тэгэхээр таны аватарыг болохоор ерөнхийдөө бол Фред гэдгээ. Тэгэхээр бол энэ слайд дээр ингийн тулд Фредтэй танилцсан уу гэсэн байна. За тэгэхээр энэ нүдний шилтэй нөхөр болохоор өөрийгөө My name is Fred гэнэ. Намайг Фред гэдэг. За тэрийг болохоор бид нэр wow гэдэг ингээд бөөн зүрхтэй сэтгэл бүхий ингээд айгу баяртайгаар түүнийг Фредийг бол бид хүлээж авч байна. За тэгээд энэ Фред болохоор яг бидний мөрөөдлийн одоо харилцагч учраас бидний одоо боломжит харилцагч учраас бид түүнд болохоор тийм үн цэнтэй одоо долларын тэмдэг тавьсан байна те. Үн цэнтэй доллараар одоо хэмжигдэх үс ийм одоо бэлгийг үн төлбөргүйгээр бэлэг болгоод өгөх гээд байгаа маа. За та Фреди маань толгойд болохоор яг ийм бэлэг авах юмсан гэж тэр бол мөрөөдөж ирсэн юм аа. Юу мөрөөддөг вэ гэдгийг бид бол тэр өн дээр слайд дээр бол харсан мөнгө хэмнэх гээд байгаа юм. Мөнгө орлоготой болох гээд байгаа юм. Тав дахьтай орчинд амьдрмаар байна. Ариун цэврээ одоо эрүүл мэндэд анхаардаг яг тэр талынхаа одоо тэрийгэ сайжруулах юмыг одоо бэлэг болгоод авах гээд байгаа. Яг тэр зүйлийг нь бол бид одоо бэлэг болгоод за баяр хүргэмээ гэдэг өгж байна. За энэ төлөө бол Фред маань бидэнд өөрийнхөө овог нэр одоо имэйл утсаа харамгүй өгөөд тэгээ бид бол түүнийг листэнд оруулна. За тэгэхээр бол бидний мөрөөдлийн харилцагч маань болохоор Фред юм. За тэгэхээр Фред буюу түүний аватарыг одоо хэрхэн зохиох вэ гэхээр энэхүү Фред гэдэг энэ формулыг бол би та бүхэнд санал болгож байна. За тэгэхээр Фред гэдэг нь одоо юу вэ гэхээр My name is Fred гэсэн байна. За Фред гэдэг нь болохоор дараах одоо зүйлийн одоо товчлол юм аа. За F гэдэг нь болохоор fear буюу айдас. За тэгэхээр Фред маань ингээд байнгын нэг айдастай явдаг. За тэгээд R гэдэг нь болохоор results үр дүн. Түүний одоо байж байгаа байдал нь одоо ямар үр дүнд хүргээд байна вэ гэхээр тэр results. За тэгэхээр Фред маань мэдээж буу асуудалтай, буу айдастай байгаа учраас түүнд болохоор тийм expectations гэж байна те. Expectations буюу хүлээлтүүд бол байгаа. За тэгэхээр энэ проблемээс гарахад ямар нэгэн одоо гайхамшиг тохиолдох ёстой гэсэн тэр итгэл нь одоо найдвар нь байх ёстой. Тэгээд тэр маань болохоор одоо хүлээлттэй байна. За D гэдэг нь болохоор Фредд болохоор тийм desires-тэй хүсэл одоо мөрөөдөл бол байгаа, хүсэл байгаа. За тэгэхээр энэхүү дөрвөн одоо үсгээс бүрдсэн Фред гэдэг нь болохоор айдас, үр дүн, хүлээлт, хүсэл гэсэн энэ дөрвөн үгийн одоо товчлол юм аа. За тэгэхээр энэ зураг дээр бол бид харж байна Фред маань нүдний шилтэй ийм англын одоо өмнө ирээд зогссон. Тэгэхээр түүнд одоо юу байна вэ гэхээр бөөн проблем байна, асуудал байна. Түүнд одоо бөөн одоо асуултууд байна. Энийг яадгийн бол тэгээ байсгээд нөгөө юу гар утсаа барайл ингээд ухаж үздэг те. Энэ яадгийн бол энэ яагаад юм бол өдөргээд хайлт хийгээл үздэг.
За тэгээд одоо түүнд одоо тэр result нь бол харин энэ ангалын нөгөө талдтай бэлгэн нөгөө талд байгаад байх юм те. За тэгэхээр энэ ангал дундуур одоо яаж өсөрч харайх вэ те. Тэгэхээр өөрт нь бүүн одоо road blocks буюу саад дотор бол бас үүссэн байна. Тэгээд тэр үр дүн рүүгээ л одоо хариачмаар байгаа юм байна л да. За тэгэхээр Фредиг бол илүү одоо нарийсгахын тулд энэ PQR гэж 2R, PQ2R буюу энэ ямар одоо утгын төвчлөл вэ гэхээр P гэдэг нь problems асуудал, Q гэдэг нь questions асуултууд, тэгээ R гэдэг нь roadblocks буюу саад тутгарууд. За дараагийн R нь болохоор results буюу үр дүн гэсэн байна. За тэгэхээр Фред маань болохоор ямар хүн бэ гэхээр бөө айдастай, тэгээд өөрийнх нь өнөөг хүртэл одоо хийсэн зүйлийнх нь үр дүн тодорхой, тэгээд хүлээлттэй, тэгээд хүсэлтэй юм. Тэр үр дүн рүү л хүрчих тийм хүсэл мөрөөдөлтэй байгаад байдаг. Гэтэл түүнийг бол өдөр тутамд нь юу зовоож байна гэхээр бөөн проблем зовоож байна. Түүнийг бөөн одоо асуултууд зовоож байна. Тэгээд нэг юм хийе гэсэн чинь одоо бөөн саад дотор байгаад байдаг. Хэрвээ Фредман энэ тэнд одоо ажилтдаг бол ажилтаа учраас цаг зав гардггүй, өөрийнхөө мөрөөдлийн юм хийе гэхлээр цаг зав гардггүй, эсвэл одоо дарга нь одоо ажиллаар одоо дараад байдаг, эсвэл одоо гэр орондоо ирээд нэг жоохон юм хийе гэхэд одоо хүүхдүүдтэй хоол хийхээс ахуулаад нөгөө нөхөр гэд нэг амтан байна. Ингээд өрдөөсөө болдгоо бөөн саад дотортой ийм зовсон амтан дээр энд бол энэ зурагтаар харуулснаар бол тийм ч happy царайтай биш байна л да. За тийм учраас Фредиг маань нэг модоор бол ингээд байнга цохоод зодоод байна л да. Тэгээ уул нь болохоор ингээд энэ гүүр байсан бол гүүрээр ингээд дамжаа тэр луунг л одоо carrot-ыг бол барьж аваад идчихмээр байдаг. За тэгэхээр энд болохоор тэр sales copy гэж байна. Саналыг болохоор copywriting-ийн хэлбэрээр гэж байна. Тэр хамаагүй юм бол бичээд ингээд санал гэдэг болохоор тодорхой маркетингийн тодорхой үг хэллэгтэйгээр тийм copywriting гэж зүйл бас байна. Copywriting-ийн аргаар түүнд одоо ойлгуулад тэгээд одоо чамд ийм гүүр биш үү гэдгийг бол ойлгуулахыг бол copywriting хийдэг. За copywriting-ийн текстийг бол товчоор бол sales copy буюу copy гэж ярьдаг. За тэгээд дээд нь улаан юунд дээр маань энэ PQRR гэдэг энэ аргаар болохоор бид түүнд энэ гүүрийг нь барьж өгөөд тэгээд тэр үр дүнд нь хүргэж байгаа юм. Тэгэхээр тэр PQRR өмнөх слайд дээр харуул энэ түүнийхээ одоо Фредиг бүр одоо нарийсгаж одоо тодорхойлохын тулд бид болохоор түүнд одоо тулгарч байгаа тэр асуудлууд түүнийг одоо зовоогоод байгаа тэр асуултууд мөн одоо түүнд одоо саад болоод байгаа тэр саад тутгаруудыг нь бид олж тодорхойлсноор өөрөөр хэлбэл түүнийг бол улам нарийн одоо тодорхойлж гаргаж ирж байгаа юм. Өөрөөр хэлбэл аватарыгаа маш тодорхой гаргаж ирж байна гэсэн үг. За энэгээр бид бол юу хийж байна гэхээр бид болохоор нөгөө нэгдүгээр хичээлд одоо та нар маань баг 3 тийм нийчийг сонгосон байна. Энэ бол маш өргөн асуудал. Тэгэхээр одоо болохоор 3 нийчээсээ бүр нарийсгаад нэг болгоод за нэг дотроо тэрхүү Фредигээ тодорхойлоод за Фредигээ олж авсан бол Фредигээ бүр нарийсгаад энэ PQR-аар бүр нарийн болгож бүр нарийн нийшээ тодорхойлно гэсэн үг. Тэгэхээр бүр яг тодорхой энэхүү PQR-аар мөн бид Фредигээ тодорхойлоод за Фредийн тэр зовлонг шийдээд тэгээд түнд өгөх тэр result буюу үр дүнгийн бол санал болгоно гэж. Ингэж бол ажиллаж иж бид бол lead magnet-ыг бол гаргаж ирдэг байна. За тэгэхээр бид энэ аватар тодорхойлох нь ямар чухал болохыг үзлээ. За тэгэхээр сонгосон тэр 3 нийч дотроо тэр 3-аас бол
хамгийн одоо өөрийнхөө боломжийн гэсэн нийшээ дахин тэр гураас сонгож нэг нийшийг тодорхойлж аваад за тэгээд тэр дотроо одоо ямар аватарт ямар санал тавих гэж байна гэдгийг эргээд дахиад бодцгоно тий. Тэгэхээр тэр дотор маань одоо ямар Фред байна вэ тий. Тэгэхээр ямар Фредтэй мөрөөдлөө харилцагч байна вэ гэдгийг тэр Фредийг бол олоорой. Тэр маань одоо ямар Фредтэй байдیں۔ Тий. Ямар айцтай явдیں۔ Ямар үр дүнтэй өнөө хүртэл одоо ямар үр дүн гаргаж амьдрсан юм, тэгээд ямар хүлээлттэй байгаа юм. Одоо юу хүсдэг юм гэдэг тэрхүү одоо аватарыгаа тодорхойлж аваад түүндээ одоо яг тодорхой хүний нэр өгөөд бүр зургийг нь одоо жишээлбэл 32 настай эмэгтэй байгаа бол 32 настай эмэгтэй менежер мэрэгчлэлтэйгээд Google дээр хайгаад бүр зургийг нь гаргаж ирээд хэвлээд ингээд тавиад за тэгээд таны үйлдвэрлэх альва контент болохоор зөвхөн энэ Фредэд тэ энэ аватартаа чиглэсэн байна. Та бол олон хүнд хандсан одоо хамаагүй ингээ буудчихгүй яг тодорхой энэ Фредэд зориулж өөрийнхөө аватартаа зориулж бүх контентыг хийн. Мөн таны одоо сошиал дээр ярьж байгаа хийж байгаа бүх зүйл нь зөвхөн нэг хүнд ганцхан хүнд энэ Фредэд бол зориулж бүх одоо контент болон хийх одоо тавих одоо саналчин хүртэл хийх лид магнит зэрэг чинь энэ Фредэд зориулагдсан байх хэрэгтэй юм аа. За ингэснээр бол бид бол нийшээ бол улам нарийсгана. Тэгээ яг тодорхой ямар санал тавих вэ гэдэг маань үүнээс бол тодорхой болоод ирнэ. Тэгээд энэ Фреди маань юу зодод байна гэдгийг нь тодорхойлох юм бол түүнд одоо ямар гүүр барьж өгөх үү? Ямар лид магнитаар дамжуулан тэр эцсийн үр дүнд хүрэх вэ гэдэг нь бол тодорхой болно. За дараагийн асуудал болохоор ийхүү одоо зохиосон боловсруулсан лид магнитаа бид одоо юугаар хөргүүлдэг вэ?